За нөгөө дислепидемийн маань одоо тухайн хүний амьдралын хэм маяг идж байгаа хоол унднаас хамааруулаад дээр нь нэмээд удамшлын хүчин зүйлээс хамаарат ер нь бол 20-с дээш наснд бол дислепидемийн эрсдэлтэй байх магадaltaй хүмүүс. Жишээлбэл юу вэ гэхээр одоо нэгдүгээр үеийн буюу ээж аав ах дүүс нь эрэгтэй хүн бол 50 наснаас өмнө, эмэгтэй хүн 60 наснаас өмнө одоо харвалт зүрхний шигдээс тэгээд зүрхний гидтийн одоо нас баралт бүртгэгдчихсэн бол энэ бол удамшлын байх магадлалтай гэж үзээд 20-с 34 наснд бол ингээд одоо надад эрсдэл байгаа юм биш үсттэй гэд хүмүүс өөртөө эрүүл мэндийн одоо анхаарал тавиад илрүүлэхт бол хамрагдах хэвээр. Тэгээд одоо өөх тосны солилцооныхоо үзүүлэлтийг үзүүлээд энэ маань одоо хэрэг байхгүй байх юм бол ер нь бол 5 жил тутамд бол хянуулаад явна гэсэн үг. Хэрэг яг дээрх одоо хүчин зүйл байхгүй байх юм бол яг уу гэхээр ер нь 40-с дээш наснд бол тогтмол үзлэгт хамрагдаад өөх тосны солилцооныхоо үзүүлэлтүүдийг үзүүлээд явах хэрэгтэй.